алхаал явж идэх хөхгүй. Тэгэл алхаал явж ирсэн аа. Пас шаасан чи тэг шаадэ. Боллоо ихсэхэ одоо болно шүү дээ. Гэхдээ яг энэ бүхэн хинт ч хамаагүй гэдгийг би мэдэж байна. Гэхдээ яг ярьж. Би ер нь өгцөн байна уу, амьд байна уу, би гоё байна уу, муухай байна уу? Хинт ч ер нь ямар ч хамаагүй гэдгийг би бол хамгийн сайн мэдж байгаа. Гэхдээ ямар ч ингэж ярмаар байгаа учраас ингэ ярьж. Ер нь өөртөө зориулаад. Тэгэхгүй бол дараа нь ингэж явж ирснээр мартчих магадгүй. Тэгээ санахаараа өөртөө зориулж хийж байгаа шүү. Баяртай. Бид нар драгон дээр ирсэн байна. Тэгээд ховд хүртэл дугуугаа ачаа явчих гэсэн чи автобус нь дугуй ачдгүй юм байна. Гэтэ бүх юм зүгээр. Болгоно бүтээн. Энэ дугуйнуудыг тэгтээ ачихгүй юм байна л да, тий. Яаж ховд хүртэл явна? За ингэж асуудлууд эхэлж байна. Нэг дугуйг 100,000 төгрөгөөр ачих юм байна. Ирцээ бид. Зөвхөн наруулаад бас яг эцсийн царайтай. Энэ ер нь гэхдээ Монгол гэртэй төстэй юм байна. Онаага хөдөнгийн хаал иччих юм аа. Тэгэхгүй бистэ бүр. Юу атаа юм бэ? За или ахлаач квачи. Шидэ гаргалт. За чиг камера барьцсан барьж байгаа. Барьцсан чи. Тослос хөөдөө богд. За автобуснаас хөөгдчлөө пост болгон дээр шалган тэгэхээр ачаа ачиж болохгүй доктор. За буцаад автобусн дээр ирсэн. Тууга дээр нь тачих юм шиг шүү дээ. Одлооста. Гэлжээ нөгөөдөөс гараа. Вау. Шүү. 24 цаг. Рибок тарчи. Ёо. За одоо 2002 за 300 метрийн 300 Тэ өндөр дээр явж байна. За хавтын бодод ирсэн. Тогоно байна. Тэр одоо юу символ байсан. За зүгээр нөө. Зүгээр. Аач бүрэн камер чүлсэн шүү дээ. За бид нэр
Шууд 10 градус. Говена. За бид нар Ховд аймгийн Булган сумын хотын төв дээр нь хурж ирлээ. За хичээнд ирлээ. Зүрх нэшэ пайсоо. Вау. За. За сайхан хоолор дэсэнд баярлаа. За баярлалаа. За сайхан ард түмнэр сайхан л дайлууд байна. Одоо бөөд рүү орж уднаа. Йоо. За тэр автобусыг найрчаад бол дугуй ачаа гарах гээд шүү. Автобусдаас усаа. Я. Дэгээс. За Монголын хэл дээр амжилттай гарсан. Одоо цаашаа тэрхтээ. Аялагч нар гээд бидрийг сайхан төрүүлж оруулаад төрүүлж шалгаад гоё сайхан байна. Сайхан Монгол нутаг минь. За хилээрээ ажилтаа гарчдаг ш дугаартайгаа. За түрүүлээ ийм. За ингээ бид нэр ярантын бомбоор гараад хиттэй ил амжилттай нэвтэрч чадлаа. Тэгээ одоо цаашаа хамгийн ойрын суурин газар хэдэг километрт юм бол 45 маа. За 45 яваад явж исэн хамгийн ойрхон суурин газар таарлтна гэсэн. Тэгээ тэр хүртэл бид нэр жийцгэн тэгээд явж исэн амжилттай яваад ирлээ. Энд хүртэл баяртай байна. За бид нар хамгийн ихний хоолтой газар явж ирлээ. Цааны 10 хэдэн километр жийч үү? 5 маа бахад. Nice. Тэгэхээр зүгээр наа Чингэл рүү ч очиж байна. Чингэл дээр тэгэхээр бид нэг 30 км дээшээ гарах юм. Одоо тэгэл жилчтэй. Заман сайхан юм да. Амар өгсөр. Мангар өгсөр. Зам гарч ирсэн. За. Өгсөний эцнийг оруулах гэсэн чи юу вэ? Дахиад ийм зам гараад ич. Сүнхээр амар өгслөө бид нар бас. Морда хөл гар хүзүү толгой нуруу би хаврах чүр өдөгөө чөлөгөө онта хүзүү толгой нуруу би хаврах дэлүү. Халис бра. За. Ямар гайхалтай газар ирчвэ залуусаа. Энэ юугаар явчихва? Энэ ямар амар газар юм бэ? Ямар амар шийт вэ энэ?
Юу болоод байгаа юм бэ? Юу гаргаж байна? Инкс. За яварч ийсэн гайхалтай. Би часаа Whoa. Crazy. Энд бол нэг нуур харагдаад байгаа. Энэ нэг юм суурин газар байгаа байхгүй. Камерын дээр гой харагдахгүй л байна л доо. Yes. Энэ нэг жоохон харагдчих. Мөнх цастай гой нуур байхгүй. Хятадын зам бол үнэхээр гоё юм байна. Зам бол сайхан асуудал алгуу. Жоохон өксөр уулархаг газруудын тооцоол. Зам бол туйлшгэл юм байна уу. I love it. За камера. Үнэхээр уучлаарай сая камера хаялаа. Камера хайсан чи бариуллынхын чихийг хугалцсан. Одоо тэгэхээр манай влог жоохон ингэсгээд явна гэсэн. Гараараач барьж байгаа. Станы. За энэ минь бол олдсон шүү дээ. Влог яг дуусгаж шүү дээ. За, үргэлжлүүлээд бид хэд одоо юу орох юм уу? Яа, за одоо л сайхан чөлөөтэй. Ороодох нь дээ. За, ерөнхий шүн болж байна. Болж байна чи юу аах болчлоо. Манай бэк хэрэг юм шиг дээ. Хонох газартай үгүй юу л болж байгаа юм биш үү? Жохо хоол байна уу гээл. Ширнэл тэгээд шүү. Мазэ бах. Наач нь бол үнэхээр бас тэ Аминд орж байна. За мөрөөдөл биелж байна. Энэ юу вэ гэхээр мөрөөдөл биелсэн юу вэ гэхээр бид нар одоо уруудж байна. Маш урт уруудлаа. Бид нар чадлаа аваа. Ээжээ. За сайхан хийжлээ шүү дээ. Аппа. харахгүй доошо бууж байгаа. За өнөөдрийн ноорм эхэлж байна. Сундаага базаагаал явж штэ одоо. Өнөөдөр сайхан өдөр шүү тий. Үнэхээр гайхалтай өдөр байна. Цаг агаар их сайхан байна. Хоёр дахь өдөр. Байгаль ийм л шүү дээ.
Вау. Зам дээр Реклам тоглоё гэдэг. реклам тоглолцтой шүү дээ. Эй. За ингээ аяллаа 2 дахь өдөр үргэлжилж байна. Үнэхээр өксөр уул руу амар өксөрлөл ер нь явж ийда. Гой уулархаг бүс нутдаг байна. Тэгээд ядраад дугууга түрж гин. Тэгээ гой тэр уулыг харуул. За нэг гой плейлист хийгээ шаагаад доошо шаацгаа. Тийм ээ, ямар дуу сонсох вэ? За, дугуй хагарсан. Шилэн дээр харьяасан чинь Пекин дугуй хагарсан байна. Тэгэл адал явдалтай ийм л явдаж явна шүү дээ. Ер нь дугуугаар аялж байгаа хүмүүс, аялгаж байгаа хүмүүс ивэл олгоо авцсан дээр шүү гэж хэлээ дээ, тий. Нөхөөс аваад бас нэмэлт олгоо авцсан дээр юм байна шүү. За ер нь тэгэл дахиад өгсөн шүү дээ. Хязгааргүй өксөр. Хязгааргүй өксөрлөө шааж байна. Амар гоё юм болсон. Тэр нь юу вэ гэхээр тал гарч ирсэн ингээл өгсгөө. Тэм тэгшин дандаа зам хамгийн гоё. Удаа үргэлжлэх тал дундуур явсаар. Гол нь энэ зам нь хизээш дуусахгүй байна. Тэгэхээр би нэг юм хэлье гэж бодож байна. Тэгэхээр хэлэхгүй ер нь үйлдэлээрээ үзүүлэе гэж бодож байна. No. Яа, шумахэр. Хамар улаач юм аа та. Айгу Утга алдсан шүү дээ. Ерөнхий Монгол ер нь л яг Монгол хөдөө шиг л шүү дээ. Юу л дээ. За бид нар одоо явсны эцэст хэр хононгаа алдсны эцэст. Рүүмэ турки. Энийг бол орчуулаач ойлгохгүй. Хар мөөгтөө тэрийг нь авч. Сайн нэг лоо хавчээд танах газар надад явуулъя. Ийм л энэ да. Иста. Бидний сонгосон амьдрал. Өнөөдрийн явдлын талаар Маш хүнд өдөр байлаа. за Тэр пистатер авчтаа. наа чи юу андаа хатах гэдэг. Өө андаа. Чачлаа. Дэлгүүр. Яа, писта. Ха. Яа, бүгдийг навна. Шууд сүү, тариг уун писта. Гайхалтай. Гайхалтай хоолны газар орж ирсэн. Хоёр дохио явж лөө.
руу явчихлаа. За доо агараад нөхчлөө. 3 дахь удаа хагарлаа. Хурдан шуургаас хэлдэг юм байна. Бас хэлж байна. Гацтай бас хэлж байна. Тэр одоо юм ингэж яаж өгөөд өвдөгний өвчин шаачлаа. Fucking shit, bro. 55 км жигээд эхний рүүсэн газар ирсэн. Маа бэгч дохоо олцоо. 아, 신장 양어철, 강추한다 말아. 철 양어철. Мэ. 양. 아. 네. Ингэж л ойлгуулсан шээ. Хоньны махар шаглаа гэж байна. За бид нар Энэ бол нэм ачааны машин ундаг хүмүүсийн буудалдаг юм газар. Тэгээд энд бас хүмүүс хондог. Би одоо юу ч яриад байгаа. Ядраад бүр галзуураа шаачлаа өст. Юу ярьж байгаагаа ч мэдгээ ölчлээ. Шинээрээ Гамбар нүртлээ. Халуун дагаатай орно. бидрэг бас жоохон жуулч гэж бодсонгүй. Ингээд нь штэ. Ингээд нь штэ. Тэгээд өнөөдөр сэтгэлээсээ болцооч. Цаашаа 46 км буудал руу жийснээс ингээд ийм айтайхан газар. За сайн уу. Өглөөний зөө амар дулаах юм шүү дээ. Ийм л газар ханд. Шидэд явсан шалтгаан мөн үү биш үү? Я боднос гоё. Thank you. Bye bye. За хоёр дахь холгоо харчлаа. Одоо нөхөхөөсөр гаргалсан. За дугуй ерөөсөө байхгүй болсон байна. Ер нь л нэлээ харцсан. Тэгээ одоо ачиг хөнгөлж гэж авч байгаад тэр харагдж байгаа барил хөдлөөч дуусраа. Ниха бикатина. Губри хоп. Ийм л болж штэ одоо сүүлдээ. Машин дээрээ авч хөөхтэй нөө. Юбикар дооч. Пандаой дүүхэн авчлаа шүү дээ. Бэж. Тэр нэг ногоо. Matrix дээр гардаг шүү дээ. Яаж ирлээ. Matrix дээр. Вау.
5000-аас дээш бол тий. Тэнд байгаа бол 5400. Зургаан километр төдөө. Зургаан километр. Амар тойролдог зам байдаг нэс. Монгол эсмэллэх гоо. Шууд давчлал голоор нь гараад нефт гараад. Би яасч өмнө эцэж харж байгаа юм ярьсан. Дээш. Одоо гадаа нохоонуудыг харилцаа. Эднийгээ баг идэг юм шиг юм да. Манайга яаж борлосныг хартаа. Царай мэрэ ингээд нүүрсний хог ингээ болцсон. Гэнэ. Дүүл амсаа. Ногоон сэт нэрээ. Aanas өгч байна. Aanas өгч. Өдөр 28 градус, оройдоо ер нь градус өдөр амар халуун байжснаа орой хүүтэн болоо шаадаг. Тэгэхээр хувцаа сайн тохируулах хэрэгтэй. Усаа сайн авах хэрэгтэй. Тэгээд ер нь жоохон зэлүүд газар болохоор суурингууд нь хол зайтай байд юм байлээ. Тэгээ бидний ер нь байж хонжоогоо газар бол дандаа юм том машинууд жолооддог хүмүүсийн л хондог газар. За одоо бидний байгаа том машины авцогсолоос очихмоор байгаа газар маань Өрөмчи 215 км байна. Хэд өдрийн жилтлээ энэ чинь 5 6 дахь өдрийн жилд явж байна. Өнөөдөр 100 жих өстой тэгээд энэ сүүлийн 2 хоног бол амар дандаа нүүрсний машинууд явдаг замаар явж байна. Тэгээд Монголын нүүрс юм шиг байна да. Амар нүүрстэй хотголдож байна. Энэ замын хажуу талаар нүүрсний тортогнууд байгааг харж байгаах. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө яг нүүрс олчоод л байж байна. Ийм машинууд яв. Дандаа нүүрс атсан. Тэгээд нүд мүд рүү амар ордог те. Энэ замаас ер нь бол хурдан салахыг хүсэж байна. Өрөмчи ойрцоо гэтээ 6 км гинэ. Гэтээ маний дэ очих газар бол нэг 40 км-ийн цай. Өрөмчи 6 км гэсэн байсан үнэн үү? Биш баха. Тэр одоо юуг нь хэлсэн бүүм. Тэс гоё наа. За. Өрөмчил ямар ч орчлоо. Наатлын зах руу н ороод ирсэн. Одоо бүр төв нь бол яг 30 км зайтай юм. Тэгтэл ямар тач орсоо зах руу ч гэсэн. Бас гоё мэдээж яг уруудаж орд юм байна. Хамгийн гоё. Дэ хотын гараа. Хот. За ямар ч байсан зорьсон газараа зорьсон хоттой бол ирцээ. Тэгээ сүүлийн 8 км бол үнэхээр явахгүй байна. Тэгээд ямар ч байсан нэг жоохон юм идээд энерги нөхчий. Өнөөдөр бас хүнд зам хүнд өдөр байлаа. Ямар ч байсан ирчлээ. Гоё байна. Сүүлийн 10 км яг 100 км шиг л байлаа те баачка. Юу гэж бодож байна? Хэцүү байлаа. Өнөөдөр өглөө босоод жийсэн амар салхитай
тэг хөөттэй тэг баах нүүрсэн дундор л явлаа. Тэг өнөөдрийн зам сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Инхнээс ядарч тий. Тэг одоо 8 км үлдсэн байж амар хол тэгтээ чадчихлаа шүү дээ бид нар. Нөгөө хинцс гэдгээ мэдэхгүй байна. Биднээс чаддаг залуучууд шүү. За тэгэл одоо ер нь тэгэл бичлэгүүдээ тэгэл чадхаараа аваад байгаад да. Энэ ингээ урсч байдаг шүү. За бидэд буудалтаа орж юмнуудаа тавьчаал. Одоо юм идэх гээл алхаж байна. Сайхан байна. Нэг ажил хийсэн юм шиг санагдаж байна өө бистай тий. Том ажил цаашаа бүр санагдаж шүү дээ. Танд наваг энэ хувцастай минь л анх эхлсэн өдрөөс хойш харсан байх. Хиттийн жис юу ч мэдэж. Хаштай махтай Энэ л хав ёо. Идрээс ирээд ч тийм үү. Хэр идэв бэл. Энэ л аймаг. Та савч. Я. Ийм газар ирсэн. Cultural культур. За сайн байцгаана уу? Бид нэр Хятадын Өрөмчи хотоос мэдчилж байна. Тэгээд энэ бол Өрөмчи хотын соёлын төв гэж Cultural Center гэж байна. Амар барилгатай байна сте тий. Тэгээд за энэ дотор болохоор юу байдаг вэ гэхээр театр байд юм байна, концертын танхим, музей, үзэсгэлэнгийн танхим, хот төлөвлөлтийн танхим, номын сан. Тэгээд ингээд ийм соёлын цаамхаг гэдэг ийм 6 үндэс хэсэгтэй үнэхээр том барилга байна. Тэгээд дугуй жиснээс соёл иргэншилтэй ийм амар соёл иргэншилтэй баг эхний удаага учирч байна. Тэгээд энэ барилга бол үнэхээр гоё юм байна. Тэгээд Хятад улс хөгжсөөр байна. За тэгэхээр сая бол жоохон зурагтай юм шиг шаалаа. Энд гэхдээ үнэхээр хачин газар байна уу? Барилгыг болоос шааж өгсөн байна уу? Энэ хөөе. Дүүний барилга дээр ирчихлээ шүү дээ. Юу гэж бодож байна? Би модель шиг санагдаж байна өөрийгөө тэгж бодож байна. Би модель шиг санагдаж байна өөрийгөө тэгж бодож байна гэж байна. Ра. Үхлийн жилдээ даваад сансрын хөлөг дээр ирлээ. Цусан шаалцсан. Цус жилд баруун өвдөг бүр байхгүй. Өвдөгнөөс нь цус гартал шаасан. Баруун өвдөг ашиглалтнаас гарсан. Тэд чабартж эхэлж байна. Одоо юу болоод байна вэ? Яа, их бүр ангираад байна шүү дээ. Ангирцсан. Яа, хүмүүс бичлэг хийж байгааг мэдсэн. 水位线是其上其下的，所有游客禁止上冰面，禁止靠近冰面。左手边的游客攀山工作是高度往下看，现在你们看到这高度就跟等一下去做索道。 За сайн байцгаана уу бид нэр одоо Шинжаан мужийн Тяншан улсын ноён оргил болох Богеда пик дээр 5445 метрийн өндөрт оршдог ноён оргилыг үзэхээр явж байна. Ёо, гараад ирсэн чи шорлогоо шарсаар л байдаг шаац. Гамбар шорлогтойгоо хахад нэрэ Шинжааны уйгурууд бол хаач юм байна дөө.
Реакция шоу. 2500 метр өндөр. Одоо бүр тийш плиш доктор ярий те. Гарандаа. Та нар ям шалан нэр тагдаг байдаг үстэйс. одоо их юм үзэлнэ. Янз юм үзлээ. Аршгүй. Дээр болгодог. За ингээд танши уул те. Тэнгэр уул монголоор тэнгэр уул богдо пик гэд. Тэрний одоо Нямбатрын барьсан дүүжиг гүүрэн цуусан байна. Хятадтай Нямбатар ахта баярлаа. Дүүжиг гүүр төсөл. 2500 метр дээр. Яа чих ингээд бүк гэж шүү дээ. Үнээр бас энэ камераас бичээд байгаа юм шүү дээ. Тэгээд гоё наа. Ер нь юм ярихгүй зүгээр энэ view-ийг харуулад явчих гэж бодож байна. Байгаа гайхамшигт оргил бол 5000 метрийн өндөрт орших Богда пик байгаа. Богда Mountain. Монголоор богд уулах юм уу? Дахиад дэш явах юм байна. Нөгөө доор болох гээд. За ингээд аяллаа төгсгөлийн төгсгөл ер нь бол үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлж байна. Юу гэхээр тэр харагдж байгаа уул гайхалтай уул Богда пик түрүү хэлсэн. 1960 онд Японы дөрөв уулч анх удаа гарч энэ замыг нээж исэн ийм гайхалтай түүхтэй Хятадд байдаг ийм 5000-тай уул байгаа. Тэгээ энэ уул руу Хятад улс өөрөө үнэхээр гайхалтай дид бүт цогцсон. Одоо ихтэл бид нар далайн түвшнөөс дээш 3000 метрийн өндөрт байхад ямар ч асуудалгүй ингээ хөгшөө хүмүүс шатаар дүүжин тээврээр ирээд ингээд гараад гоё аялал жуулчлалын гайхалтай бүс болцсон ингээд байж байна. Тэгэд тийм л энэ да. Гайхалтай мэдрэмж төрж байна. Аяллаа төгсгөлийн төгсгөл. Баярлалаа та бүхэндээ. Богда пик.
За ингээд манай аялал дууслаа. Өнөөдөр сүүлийн өдөр ч аялал дуусчлаа. Тэгээд одоо нутгийн зүг явах болно. Явах зам бас амар хол. Автобус нь дахиад 30 цаг өмнөхөр нь. Тэгэхээр бас дуусаагүй гэж бас ойлгож байна. Тэгээ ер нь яг гол зорьсон цэгтээ хүрлээ. Тэгээд буудалд сайхан хонлоо. 1 хоног амарлаа. Одоо буцснаа. Тэгээд зүтгэл болгон удаалгаддаг бол зүүх газар амьсны дүрмэл баг. Дахиад ферм бэл насаа авдаг. Дахиад айлт бодоо авьяас идэхгүй. Slave.